Энэ нэгдүгээрт одоо ард иргэдэд ойлголт гэхэд одоо энэ 500 саяг нэг өнөө маргаашгүй аваад бүгд ингээд өөр юмд ингээд хуваахгүй. Нэгдүгээрт бид нар Солонгос улсын хөнгөлтэй зээл учраас Солонгосын Корея Экзим банкаар дамжина. Тухайн банк ял төсөл хөтөлбөрт алийг хэрэгжүүлэхээ тэдний экспортууд нь шийднэ. Бид нар саналуудаа мэдээж одоо энэ утааг бууруулахтай холбоотой дэд үтс орон сууцжуулах, барилгажуулах, шин дахин төлөвлөлт, өөр бусад техник технологи гэдэг саналаа бид нар Солонгосын талд тавина. Тэдний экспортууд эзэн шийдэх гаргаад Монгол улсын одоо утаа агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр энэ мөнгөө зарцуулна гэдэг одоо засгийн газрын түвшинд бүгд ойлголцоод ерөнхий зээлийн гэрээнд гар үсэг зурагдсан байна. 100 тараана гэдэг одоо хүмүүс шүүмжлээд байгаа шүү дээ. Энэ асуудал юу вэ болж байна? Үгүй зүгээр ингээд нөгөө хүмүүс таалагдж байгаа үгэндээ тааруулж бүгд улс төр хийгээд байгаа болохоос биш бидний утааны их усү түүхийн үс. Ард иргэдийг одоо амьдрахын тулд хэрэглээ нь бол халаалтаа шийдэх ёстой. Тэрний халаалтан дотор байгаа олон ажлуудын л нэг штэ. Түүнээс биш нэг би хэлээд байгаа 194 ажилтны зөвхөн нэг энэ сонсож авчаад тэр таалагдснаа ярихаа одоо болцгоё. Бүгд гоё юм ярьж байна. Бүгд утаанаас халъя гэж ярьж байна. Тэгвэл арга ажиллагаа хийж байгаа дээрээ бүгдээрээ хамтраад явъя гэж байгаа. Дээр нь энэ хөтөлбөр батлагдахдаа ямар ч улс төрчийн дүгнэлтгүйгээр дандаа мэрэгжлийн хүмүүсийн инженеруудын эрдэмтдийн санал хүсэл төлөвлөлтөн дээр бий болсон шийдэл учраас энийгээ бид үе шатаа хэрэгжүүлээд эхлэх ёстой гэсэн миний байр суурь байгаа. За дараагийн нэг юм ярих нь ерөнхийдөө Улаанбаатар хот гэдэг хот суурин газрын эрх зүйн байдлынхаа статусыг бас энэгээр бид шийдэхгүй юм бол бүх төвлөрсөн суурин газар болгонд одоо утаа гаргаж байгаа одоо агарын бохирдол үүсгэж байгаа хүмүүстэй яаж хариуцлах тооцохгүй гэдэг асуудал дахиад залгуулаа гараад. Тэгэхээр бид нэг юмыг ингэж үсчиж яриад бүгдээрээ нэг юм сенсацлах биш. Тэр олон ажил хөтөлбөрүүдийг үе шаттай хариуцлагатайгаар бид хэрэгжүүлэх ёстой. Энэ дээр бид бүгдээрээ нэгтгэх ёстой гэсэн байр суурьтай байна. Тэгэхээр ямар бүрээнд одоо яг 100% тараах юм байна. Яг хитэн хөтөлбөр юу гэдэг ийм байгаа даа. Зорилттой бүлэг гэж байгаа бид нар дээр. Зорилттой бүлэг. Зорилттой бүлэглэлийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр одоо засгийн газрын ажлын хэсэг эцсийн байдлаар шийдэ гаргана. Нүүлгийн шилж үлжиж болгоно өчнөө юм байгаа. Олон хүзүүнээс сонгоод бид меню хараад аль нэгээ сонгодог гэдэг шиг олон ажлуудлын нэгд байгаа юмнуудыг л дэвэргээд байна, хөөргөөд байна гэдэг дээр л би хэлээ. Ямар компани яадаг хэдэн цуг хэдэн ямар компани гэж нэр гараагүй нийт ажлуудын хөтөлбөрчийн эслэгдэж батлагдаагүй хийх ёстой ажлууд төр байгаа зорилттой бүлгийг бид анхаарах ёстой гэдэг заалт байгаа. Зорилттой бүлэгт хийх хичнээн айлс байгаа. Нийслэлийн урьдчилан тооцоогоор 13 мянган өрөх гэж байгаа. бүгд 100 тарах. Үгүй. Туркийн компани бас 100 тарах хэлдэг гэсэн мэдээлэл гараад байна. Тараж систем мэдгүй мэдээлэл авах.